CAS харилцагын баримтыг Corporate Gateway эсвэл Open Bank интеграц холболтоор эсвэл Excel байлаас олноор импортлон оруулсны дараа мөн олноор нь сонгож журналд холбох боломжтой. Ингэхдээ ижил данстай харьцах гүйлгээнүүдийг шүүж сонгоод нэг удаа журнал үүсгэнэ. Жишээлбэл банкны гүйлгээний шимтгэлүүдээс үүссэн баримтуудыг гүйлгээний утгаар эсвэл мөнгөн дүнгээр шүүж жагсаалтаас олноор сонгоод үйлдэл журнал үүсгэх товч тарна. Хэрэв журнал загвар урьдчилж үүсгэсэн бол тухайн загвараа сонгоод хадгалах товч дарна. Журнал загвар үүсгэхгүйгээр тухайн мөнгөн хөрөнгийн данстай харьцах дансаа сонгож мөнгөн гүйлгээний үзүүлэлт болон харилцагчаа сонгоод журнал үүсгэнэ. Харилцагч нэр нь хоосон гэж үүссэн баримтуудын журналыг холбохдоо харилцагчаа зөв сонгож үүсгэх шаардлагатай. Орлогын баримтууд ихэвчлэн борлуулалтын орлого байх боловч хэрвээ танайх борлуулалтын модуль ашигладаг бол борлуулалтын цонхонд борлуулалтын орлогоо. Хүлээн зөвшөөрч дансны авлага үүсгэх нь түгээмэл байдаг тул харилцагын орлогын баримтаа журналд холбохдоо тухайн үүсгэсэн дансны авлагаа хаах нь зөв юм. Журнал үүсгэхдээ буруу данс андуурч холбосон бол дахин сонгоод холбосон журналаа олноор нь устгах боломжтой байдаг. Танд амжилт хүсье.